Зенга аудио Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя. Нар хүнээс манддаг номын зохиогч П. Боенделгэр, Хаарлагдсан эмэгтэйн зурвас номын зохиогч Р. Оюундар. Хөдрийн хатан 1-р дэвтэр. Эмэгтэй хүн болор шаахаа мөрөөддөгч гэрийн шаахаа хүлээж байдаг. Редактор Даш Цвилма хэвлийн их бэлтгэсэн Эл амар жаргал. Энэхүү номыг хайртхүү Б. Тэлмэнтэс чамдаа зориулан бичив. 11 жилийн өмнө зуны дэлгэр цагт надад нэгэн залуу гэрлэх санал тавьсан юм. Тэр залуу би чамд хайртай, чамайг амар сансан, чамгүйгээр амьдрч чадахгүй, хоёулаа гэрлээ. Би чамд уулан дээрээс цэцэг түгээд ирье гэж үлээ. Гэвч бид хоёр гэрлэж болохгүй. Яагаад гэж вэ? Яагаад гэвэл гэрлэх санал тавьсан тэр залуу бол миний 4 настай хүү Тэлмэнтэс байсан юм. Бид хоёр хүүгүүдээ зуны амралтаар нь бэлгийн цусланд байх эмээ өвөөгийнд нь амрааж амралтын өдрүүдээр л очдог байв. Гэтэл битгэртлээ хүлээсэн хүү минь надад гэрлэх санал тавьсан нь энэ. Хүү ээж хүү хоёр гэрэлдэггүй юм. Яагад гэвэл би чиний ээж, чи миний хүү гэж намайг хэлтэл. Би чамтай гэрэлвэл чи надтай үргэлж чамд байх болно гэж хариулав. Хүү минь гэрэлсэн хосууд үргэлж чамд байдаг гэдэгт итгэдэг. Эдүүгээ энэ номыг түүнд зориулан бичихэд аль хэдийн 15 нас хүрчээ. Аав нь хүүгээ хатуу зөөлөн хамт байг гэж бодохдоо Тэлмэнтэс гэж нэр өгсөн билээ. Тэлмэн жороомор шиг зөөлөн явдалтай, Тэлмэн нуур шиг 50 дүлгүүн байхыг ерөн Тэлмэн үгээр эхэлж ямар ч хүнд үед төвчээртэй хатуу чанд байж тэсэж үлдээрээ гэсэндээ тэсээр төгсгсөн юм шүү. Миний хүү заа бол заа, үгүй бол үгүй гэсэн зантай. Зөвд заа, бурууд үгүй байж амьдралынхаа замыг тэгшилж яваарай. Аав ээж нь чинийхээ шудраг зоригтой, өөртөө итгэлтэй эршүүд зан чанараар бахархаж явдаг шүү. Хүү минь мөрөөдлөө дагаад сайхан амьдраараа. Аав ээж хоёроос нь П. Боенделгэр, Р. Оюундар. Шинжлэх ухааны доктор профессор Т. Намжил, Улаанбаатар их сургуулийн гэр бүл судлаач. Орчин үеийн Монголын нийгэмд гэр бүлийн харилцаа нь анхаарал татсан амаргүй төвөгтэй асуудлын нэг болсон гэдгийг бид бүгд хүлээн зөвшөөрнө. Эр хүн нь итгэлтэй, бүсгүй хүн нь ухаалаг мэдрэмж сайтай бол ийм гэр бүлд аз жаргал цогцлогддог. Энгийн мэд боловч шийдэхэд амаргүй гэр бүлийн харилцааг барин авчих судлана гэдэг олон талын мэдлэг туршлага зайлшгүй. Гэр бүл судлаач эрхэм шав П. Боенделгэр нь 10 жилийн өмнөөс эрчүүдийн клубээр дамжуулан олон залуус сургалтаа хийж нөлөөлөн ирсэн билээ. Тэрээр эр хүний үүрэг хариуцлага алдагдсанаар гэр бүлд үүсдэг зөрчлүүдийг олон талаас нь гаргаж тавьж чадсан. Мөн хань Р. Оюундар нь хаарлагдсан эмэгтэй клубээр дамжуулан Монгол гэр бүлийн төлөө бүсгүйчүүдэд эхнэр байх ухааныг олон жил тууштай зааж цуцалтгүй санаа тавьж зөвлөсөөр ирсэн. Түүний бичсэн хаарлагдсан эмэгтэйн зурвас болон нөхөртөөгөө хамтран бичсэн энэхүү номоос гэр бүл судлаач болж чаджээ гэдэг нь тод харагдаж байна. Гэр бүлийн харилцааны онол, арга зүй, улмаар сэтгэл зүйн суурь асуудлууд хөндөгцөн нь сайшаалтай. Тэд хамтын туршлагадаа тулгуурлан үл ойлголцол хэрхэн үүсдэг, эрэгтэй эмэгтэй хүний онцлог, хосуудын зөрчил, амьдралаа зохиоход зайлшгүй анхааруул зохиох зүйлсийг мэдрэмжтэйгээр, номчурхалгүйгээр практик амьдралд ойртож харуулахыг зорж өргөн олонд зориулан бичжээ. Тодорхойлбол эмэгтэй хүний дотоод сэтгэл рүү өнгийж чадсан, нарийн мэдрэмж шаардсан асуудлыг ойлгуулахыг хичээсэн байна. Хөдрийн хатан ном нь эхнэр нөхөр хоёр хамтран бичсэн гэр бүлийн харилцааны анхны ном боллоо. Манай эмэгтэйчүүд энэхүү номыг уншиж гэр бүлээ аятай, тогтвортой байлгахын төлөө нэгийг бодон хоёрыг тунгаан эзээ. Өнөөгийн нийгмийн амьдралаас урган гарсан энэхүү ном нь Монгол гэр бүлийн онцлог тохирч чадсан бүтээл болж гэж дүгнэнэ. Хоёр шавьда цаашдын ажил үйлс нь дардан цагаан байхыг хүсэн ерөөе. Гэр бүл судлаач доктор Дэд профессор Б. Оюундар. Улаанбаатар их сургуулийн гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч. Альва улс оршин байхын үндэс бол газар нутаг, төр улс, үндэс угсаа билээ. Монгол гэдэг улс ертөнц дахинд дуурсагдан оршихын үндэс бол монгол хүн. Хэл соёл, ёс уламжлал, эрх чөлөө, үндэс угсаагаа эрхэмлэн нандиндаг боловсралтай, ёс суртахуунтай хүмүүнссэн монгол хүн бол нийгмийн үнд зүйл юм. Иймд хүний хөгжил төлөвшлийн анхдагч орчин болох гэр бүлийн асуудал төр нийгмийн бодлогын төвд байх учиртай чухам энэ цаг үед хөдрийн хатан хэмээх нандин харилцааны ном бүтээгджээ.
Амьдрал нь эхлэл төгсгөл гэдэг хоёр үгийн хооронд хорвоог туулах богинохон цаг хугацаа. Хүмүүний ертөнцид хөл тавьсан цагаас аав ээжийн хайранд бөмбөрч хүний зэрэгт хүрэх үеэсээ амьдралаас арай өөр амтыг хааж эхэлдэг. Хаа нэгтээ байгаа хэн нэгнийг хайрлах, хэн нэгнээр хайрлуулах гэсэн энэ жам ёсны хэрэгцээ нь хүмүүн бидний амьдралыг чихэртэй, давстай болгодог билээ. Гэр бүлийн хамтын амьдралд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг оролцоо илүү чухал бөгөөд эмэгтэйчүүд чиглүүлэх үүрэгтэй болохыг судлаачид онцолдог. Эрхэм шавь буян дэлгэр маань гэргий оюун дарын хамт үзгэлсэн энэхүү ном нь хөдрийн хатны дүрээр хосуудын харилцааны ойлгоход бэрх шийдэж чаддаггүй зөрчил бэрхшээлийг хамгийн энгийн ойлгомжтойгоор дүрслэн харуулсан нь практик ач холбогдол өндөртэй, үнцэнтэй бүтээл болжээ. Туулах ёстой амьдралын жам, ойлгож ухаарах ёстой эдэртэй харилцааны нууцыг хөдрийн хатан танд хэлж өгнө. Энэхүү бүтээл нь хосуудад гэр бүлийн боловсрол олгох, ад жаргалтай гэр бүлийг бүтээхэд үнцэнтэй хувь нэмрийг оруулна гэдэгт итгэж байна. Бүсгүй та хөдрийн аль хатан бэ? Хайр татсан бундын хатан уу? Нөхөр сайхан бол би сайхан болно хэмээх бухимдлын хатан уу гэдгээ энэ номоос олоорой. Хатан ухаанд бүсгүйчүүдийн гарт хөдрийн хатан хурдан очиж номын цагаан буян дэлгэрэх болтугай. Талархал. Ажил үйлс гэдэг хэн хүний ганцаараа өөрч дааж хийхээр зүйл биш юм. Бид бүгд хамтын хүчээр нэг нэгнийхээ дэмжлэгтэйгээр урагшилдаг. Клубийн үйл ажиллагаа эхэлснээс хойш 13 жилийн турш хамт хөгжиж, олон бүсгүйг урамшуулж, урам хайрладаг П. Инхма, уулзалтын контент дээр ухаанаа уралдуулж, медиа ажлыг гүйцэтгэж, үнэтэй цагийг өнгөрүүлэхэд зураг дарж, мөнхөлж үлдээсэн И. Ариун бэлэг нартаа баярлалаа. Бүрөвд оржгүйгээр уулзалтыг төсөөлөшгүй. Уулзалт бүрийг хөтөлж, дуу хуур, бүжиг, жүжиг, хөгжөөнд цагаар биднийг дэмжин ажилласан дүүдээ баярлалаа. Төлөвлөгөөт ажлын хүрээнд 5 жилийн турш хамт байж, уулзалт, үйл ажиллагаа бүрийн ард мөр зэрэгцэн дэмжсэн та гуравтаа чин сэтгэлээс талархаж байна. Та нарын минь цаашдын амьдралд ад жаргал дүүрэн байх болтугай. Хайрлагдсан эмэгтэй сургалтын багш Б. Цэрэн Дулам танд гүнээ талархъя. Уулзалт сургалт бүрт өөрийн зүрх сэтгэлээ зориулж, дэмжиж, арт талын найдвартай туслагч байсаар ирсэн тандаа баярлалаа. Цаашдаач хамтран ажиллахдаа урамтай байх болно. Сургалт бүр дээр хэдэн сая төгрөг төлж ихтэй сургууль төгсөхөөс илүү амьдралд үнэтэй хувь нэмэр оруулах энэхүү сургалтыг сонгон ирсэн та нар маш азтай бүсгүйчүүд. Сургалтын төгсгөлд та нар эр нөхөртөө хайрлагдсан аз жаргалтай эмэгтэйчүүд болох болно гэж хэлдэг үгтэй нь бүсгүйчүүдэд төдийгүй хань бид хоёрт ч гэсэн маш их урам өгдөг. Нас бол тоо гэдгийг батлан харуулсан гайхамшигт эмэгтэй тандаа хамгийн сайхныг хүсье. Төвшөө дүлгөөн хоёртоо энэ номоор дамжуулж баярлаж явдгаа томоос том, тодоос тод илэрхийлье. Өөрсдийн блогоор номыг минь олон мянган хүнд уншиж хүргэсэн явдал маш их талархаж явдаг юм. Мөн бид хоёрын номыг уншигчдад зориулж Шведийн Стокгольм хотын номын санд өгсөн билээ. Үргэлж эерэг хандлагаараа бусдад нөлөөлдөг төвшөө дүлгөөн хоёрын Хосын жор нэвтрүүлгийн 33 дугаар дугаарт орж гэр бүлийнхээ жорыг задалснаар 100 гаруй мянган хүн үзжээ. Тэдний сэтгэгдлийг унснаар сургалтаа ном болгохоор сэтгэл шулууцсан юм. Мөн Big Family подкастаар хүүхдийн хүмүүсийн талаар нээлттэй ярилцсан минь бас олон хүнд хүрчээ. Өмнө нь зөвхөн зурагт радиогоор хүмүүст хүрдэг байсныг сошиал орчинд ярих боломж гаргаж өгсөн та хоёртоо маш их баярлалаа. Цаашид олон талаар хамтран ажиллана гэдэгтээ итгэж байна. Хадган үг. Яагаад заавал эмэгтэйчүүдэд зориулсан сургалт хийдэг вэ гэж олон хүн эхнэр бит хоёроос асуудаг. Нэгдүгээрт гэр бүлийн дотоод уур амьсгал эмэгтэй хүнээс илүү шалтгаалдаг. Хоёрдугаарт гэр бүлийн сургалтад эмэгтэйчүүд илүү суудаг. Нэгэнт хэрэгцээ шаардлага нь ийм хойно хандах чиг тийм л байна. Тэгсэн ч гэлээ нэгэн цагт эрчүүдэд зориулж номоо бичих цаг бий гэдэгт итгэлтэй байна. Номын утга санаа нь олон хүмүүсийн амьдралаар бичигдсэн гэж хэлбэл зохилтой. Түүгээрч барахгүй бид хоёрын амьдралын жишээнүүд энэ номд шингэсэн. Ингэхдээ бид гэр бүлийн чиглэлээр бичигдсэн орчуулгын олон ч ном уншиж судалжээ. Унсан номууд минь сурч хэрэгжүүлэх санаа ихтэйч хит их онол судалгааны Монголын хөрсөн дээр буухгүй, гэр бүлүүдийн өнөөгийн амьдралд тохирохгүй, шууд авч хэрэгжүүлэх боломжгүй соёлын ялгаа харагдаж байлаа.
Энэ л эрэл хайгуул дундаас бид хайрын харилцаагаа босгон байгуулахын хамт гэр бүлийн сургалт хийж хүмүүст зөвлөгөө өгч хосуудын асуудал бэрхшээл нийтлэг жишээ бүрийг судалж, нягталж, эмх цэгцэд оруулахдаа өнөөдөр Хөзрийн хатан ном дээр бичигдсэн зарчмууд энэ бүхний цаана нуугдж байгааг олж харсан. Өөрсдийн ажигласан зарчмуудыг сургалт толгон хүргэхэд олон эмэгтэйн амьдрал өөрчлөгдөж, нөхөртөө хайрлагдсан аз жаргалтай эмэгтэй болж байв. Эдүгээ сургалт маань өргөжөж энэ хугацаанд эргэж нийлсэн гэр бүл хайрлагдсан эмэгтэйчүүдийн тоо нэмэгцээр. Тийм ээ. Бид хоёрт нэгэн мөрөөдөл бий. Хайрлагдсан эмэгтэй сургалтаа Монгол орныхоо өнцөг булан бүрт хүргэж, гэр бүл болгоныг амар тайван, аз жаргалтай болгох юм. Энэ мөрөөдлөө 2003 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хувийн хөвшлийн байгууллага, аж ахуй нэгж, төрийн болон төрийн бүс байгууллага хөдөө орон нутагт хүргэсээр байна. Гэр бүл судлаач, ментор П. Буяндэлгэр. Гэр бүл болоогүй байхдаа заяаныхаа хантай учирвал үнэхээр сайн эхнэр байх болно гэж боддог байлаа. Хандаа өглөөний цай бэлдэх, хэрэггүй цэвэр хувцастаа явуулах, сайн зөвлөгч нь байх, ажил үйлстэнд тусалж байгаагаар бодолтоо төсөөлж харна. Харин амьдралын жам ёсоор хантайгаа учирч гэр бүл болоод сайн эхнэр байх гэж хичээх тусам хүсгэд хясна гихчээр үл ойлголцол, хэрүүл маргаан, гомдол цөхрөлд идэгдэх болсон юм. Угтаа би чинь үүнийг л сайн эхнэр гэж хэлнэ хэмээн төсөөлж бодсноороо хийгээд хичээгээд л. Гэвч би өөрийгөө сайн эхнэр гэж үнэлж дүгээлгэх тусам хань минь өөдгүй муухан болон буруутна. Ямар ч эрч хүчгүй урам зориггүй болсон нөхрөө харахтаа нэг л биш. Энд нэг л зүйл буруу байна. Хэрв би үнэхээр сайн эхнэр бол миний нөхөр аз жаргалтай байх ёстой гэж бодогдох болсноор шалтаа був. Өөрийгөө сайн эхнэр гэж бодовч үнэндээ сэтгэл зүрх минь аз жаргалгүй баяр хөөргүй байлаа. Ингээд би сайн эхнэр гэж ямар эмэгтэйг хэлдэг юм бол гэр бүлд эхнэр нөхрийг хоёулангын сэтгэл ханамжтай, аз жаргалтай, амжилттай байлгадаг тэр сайн эхнэр хэн бэ гэдгийг эрж хааж эхэлсэн юм. Эндээс хайрлагдсан эмэгтэй сургалтын анхны үр нь бид өөрсдөө гэж хэлж болно. Үүний сацуу сурч мэдэж, уншиж ухаж байсан бүхнээ өөрийн сайн гэснээр бус яавал бидэнд сайн байж болох туршилтын ажлыг нөхөр дээрээ хэрэгжүүлсэн юм. Хайрлагдсан эмэгтэй сургалтад суурилсан Хөзрийн хатан номыг одоо уншиж авахаа танд өргөн барья. Таач гэсэн Хөзрийн хатан номыг уншиж, эр нөхөртөө хайрлагдсан аз жаргалтай эмэгтэй болох болтугай. Сэтгүүлч редактор Эр Оюундар. Бяцхан тайлбар. Энэхүү номоо хань бит хоёр хамтран бичиж, санаа бодлоо хоёр талаас нь ярилцсан болгов. Бичсэн хэсгүүдээ Б, О гэж ялгах хэсэг дээр ярилцаад аль хэсгийг хэн бичсэн нь бус. Харин уншигчдад хэлэх гэсэн санаа маань хүрхэн чухал гэж үзээд нэг бие дээр бичгээр болсон билээ. Өөрөөр хэлбэл та би эрчүүдийн клуб дээр эсвэл манай бүсгүйчүүдийн уулзалт гэх мэтээр унших болно гэсэн үг юм. Хөзрийн хатны 4 шат. Хөзрийн 4 хатны шинж төрхийг эмэгтэй хүн өөртөө агуулж байдаг болохоор нь номоо Хөзрийн хатан хэмээн нэрлэж нэг бүрчлэн заадалж байна. Эмэгтэй хүн эхэндээ бундын хатан байдаг. Энэ бол дурлал залуугийнхаа зүрхийг булаасан хайрын хатан юм. Харин дараа нь гэр бүл болж нэг гэрт орохын цагт гилийн хатан болно. Гэр бүл болохоос өмнөх хайрын охин тэнгэр мэт аз жаргалтай байдал нь өөрчлөгдөж, араас нь гүйж байсан залуугийн хайр ээлт татарсан санагдана. Тиймээс араас гүйхтэй зориулдаг байсан хайрыг нь өөрийн мэдэлгүй хүчээр авах гэсэн гилийн хатан болоход хүрдэг. Энэ үед гомдол, гуниг, хардал цүлэлдэж, гил хар сүдэрт төөрөх ажээ. Гэвч тусыг эс олстоор удалгүй дүрм тогтоох дөрвөлжингийн хатны ажил өрнөж эхлэнэ. Ингэж явсаар эцэст нь цэцгийн хатан болох эхлэл тавигддаг. Эр нөхрөөсөө хайрыг гуйж амьдрах бус, харин нөхөр нь хайрлахгүй байхын аргагүй эмэгтэй болж өөрийгөө өөрчлөх болно. Хүн хосын амьдралдаа гэрлэлтийн 4 шат дамжидгийг ийхүү хөзрөөр илэрхийллээ. Та Хөзрийн хатан номын 4 дэвтрийг уншсанаар гэрлэлтийн 4 үе шатаар аялж, аль хатны дүрийг бүтээж буйгаа томруулан харна. Улмаар цэцгийн хатан буюу эр нөхөртөө хайрлагдсан аз жаргалтай эмэгтэй байхад суралцах юм. Эдгээр зарчмыг задлан харуулбал гэрлэлтийн 4 үе шат. 1-р дэвтэр дээр 1-р шат бундын хатан, сохор үе. Гэр бүлийн харилцаанд хосуудын тулах хамгийн ихний шат бол сохор үе юм. Бие биенийхээ сайхан дурлаж, авьяас чадварт татагдаж, нэг нэгэнгүүгээр өөрийгөө болон амьдралыг төсөөлөхгүй.
хагцад салахын аргагүй аргамжагдана. Гэхдээ энэ үеийг хайр гэж хэлэхэд арай эрт юм. Далайн төрлөخت юмс жингүүдэн хөвөх адил дурлалын мананд өөрсдөөсөө бусдыг харахгүй жаргалтай явдаг. Хамгийн гол нь хин хэнийхээ сул талыг хардгүй учраас сохор үе гэж нэрлэнэ. Энэ үед хосууд та хоёр таарахгүй эртхэн болснон дээр гих мэт бусдын үг яриа хавчлаг буруутгалыг тоохгүй хүчтэй эсэргүүцэж чадна. Энэ нь аргагүй л сохор үе гэдгийг илтгэх бөгөөд нөгөөтэйгүр дурлалын хүч бизээ. Хоёрдугаар шат гэлийн хатан нүд нээгдэх үе. Бодит үнэнтэй нүүр тулах үе юм. Өөрөөр хэлбэл хосууд нэг нэгнийхээ сул талыг харж сул талаач харуулна. Энэ үед өчүүхэн зүйлд ам зурж хэрэлдэх нь элбэг. Гэрлэхээс өмнө бие биедээ зориулдаг байсан тэр хайраа нэхэж хүлээж санснаар нь болохгүй бол гомдно. Гэтэл тэгтлээ их араасангүйдэг байсан нөхөр ажил гээд гэртээ тогтохгүй. Энэ хорвоод би ганцаараа ханийхаа харийг булаасан цорын ганц дурлалт бүсгүй гэсэн итгэл эргэлзээгээр солигдоно. Үерхэж байхдаа өвдөгтөн хүртэл үүдийг нь сахиж болдогсон бол өмнөөс ч өвдөх юмсан гэж хэлээд ийм байрангүйдэг байсан нөгөөөр эхнэрийнхээ толгоо өвтгийвч тоохоо байна. Эр хүн ч гэсэн би хинтээ суучсан бэ гэж гайхдаг. Үргэлж сэтгэлийг нь булааж хайрыг нь татаж байсан бүсгүйгээ хартай, ууртай, хашгирсан нэгэн болсонд эргэлзэнэ. Хажуугаар зүрх бүрдэн хялалцаж ам нээвэл хэрүүлүүдэн. Нүд нээдэх үе дээр хосууд салах магадлал тун өндөр. Гэвч энэ нь салах шалтгаан биш. Яагаад гэвэл хүүхдээ хөвлөдөө тээж буй их зөв зүгээр төрдгөө. Заавал жирэмсний хордлого төрхийн зовлон эдэлсний дараа хүүхдээ төрүүлэх ёстой. Үүнтэй яг адил хосын хордлого гэж ойлгож болно. Тиймээс заавал даван туулах ёстой жим. 2 дугаар дэвтэр дээр 3 дугаар шат дөрвөлжингийн хатан ойлголцох үе. Уурлаж, хардаж нөхрөөсөө хайрыг хүчээр нэхэх хэрэггүй гэдгийг ойлгох мөч. Энэ үед гэлийн хатны титмийг толгой дээрээсээ буулгана. Алхам хийж эхлэх боловч заримдаа хямрна. Төвчээр алдарч тесрэх үе гарахыг ч үгүйсгэхгүй. Нөхөртөөгөө барьцах магадлал ч өндөр. Яахаараа эмэгтэй хүн эхлэх ёстой гэж нөхөр яагаад эхэлж болдгүй юм. Анх би нөхөртөөгөө уулзрахдаа ямар байсан? Яг тэр хിവэрээ байна. Тийм болохоор нөхөр маань ч гэсэн өөрчлөгдөх ёстой. Миний зөв, би буруугүй гэж биеэ өмөрхөөс салахад тун амаргүй. Гэвч энэ бодлоосоо салж чадахгүй бол гэлийн хатан хിവэрээ үлдэнэ. Дөрвөлжингийн хатан зөв буруугийн дэнсэн дээр амьдралаа хямждаг. Түүний гарт цаасны хутга төмөр шугам бэ. Таалагдахгүй нийцгүй зүйл байвал дүрм журам ярьж огтолж хаяхад хизээд бэлэн явдаг. Гэтэл нөгөөтэйгүр түүнд цэцгийн хатны титэм тун ойрхон байна. Гэр бүлд хайраас дээгүр дүрм журам хууль гэж үгүйг ухаарах үедээ л цэцгийн хатан болж чадна. 4-р шат цэцгийн хатан байгаагаар нь хайрлах. Цэцгийн хатан бусдыг байгаагаар нь хайрлаж чаддаг. Хүнийг байгаагаар нь хайрлаж өөрөө ч гэсэн өөрөөрөө байж чадах тэр хайр орон зайг жинхэнэ хайр гэж хэлнэ. Энэ зарчмын хамгийн сайхан нь залуу насны нийтлэг ойлголтыг өөрчлөх юм. Өөрөөр хэлбэл хайр дурлал бол залуу насанд л яригдах зүйл хэмээн бодхоо болж насан туршийн нандин харилцаа гэж эрхэмлэнэ. Байгаагаар нь хайрлна гэдэг ханийн хайрын гол шинж. Хэрв та жинхэнэ ханийн хайрыг бүтээж чадвал залуу насны сохор үедх романтик дурлалаас илүү юутаач зүрлэхийн аргагүй найндан хайрыг өдөр бүр мэдэрч чадна. Царай зүс хөвшрөвч зүрх сэтгэл мөнхийн залуугаараа гэдгийг амсах болно. Энэхүү ном хосын донд гардаг асуудал бэрхшээлийг Баяр Саруул хоёрын амьдралаар зохиомжлон асуудал бүрийг зарчмын дагуу задлан хүргэж байгаагаараа онцлог билээ. Үйл явдал нь бундын хатан гэх мэт тэмдгээр оруулсан. Мөн танд урам зориг өгөх үүднээс хайрлагдсан эмэгтэй сургалтанд сууж амьдралд нь үр дүн гарсан бүсгүйчүүдийн өөрчлөлтийг гарчиг харгалцгүйгээр титмээр тэмдэглэж өглөө. Хүзрийн хатан номыг яагаад унших хэрэгтэй вэ? Гэр бүл гэдэг нь бие биенийхээ төлөө бүхнээ зориулахаар шийдсэн хүмүүсийн хамтын амьдрал юм. Гэхдээ гэр бүл болж хамт амьдраад ирэхээр үл ойлголцол, хэрүүл маргаан, ганцаардал, нэгнийгээ сонсохгүй байх, хайраар дутах, салах гээд олон асуудал эргэлддэг шүү дээ. Тиймээс насан туршдаа үл ганхах, ханийн хайраар гэр бүлээ бүтээн байгуулахад тань энэхүү ном туслах зорилготой билээ. 1-р бүлэг. Хувь тавилан. Эр хүн эмэгтэй хүнийг хүсэмжлэх нь амьдралын зам. Миний бичсэн амьдрал оргилд биш бэлд ном дээр хувь тавилангийн тухай илүү дэлгэрэнгүй бичсэн байдаг.
Энэхүү номын 1-р бүлгийг эхлэхдээ хувь тавилан ба жам ёсны талаар дурдах нь зүйтэй гэж үзлээ. Жам ёс гэдэг нь хүн бүрийн туулах ёстой зам. Хувь тавилан гэдэг нь зөвхөн таны туулах ёстой жим. Тантай хамт эхэлж, тантай хамт дуустдаг. Жам ёс хүн бүрийн туулах ёстой зам. Амьдралын хууль уу аль эсвэл нийгмийн шаардлага уу? Эмэгтэй хүний эрхэмсэх сайхан дүрийг харахтаа эр хүний цээжинд оволцох халуун хайр хаанаас, юунаас төрдөг юм бол? Ямар тач бүсгүй хүнийг өөрийн болгохыг хүссэн тэр хүслийнх нь ард хүн төрлөختний өсөлт тээгдэж яваа юм. Тиймээс хайр дурлалынхаа төлөө дайчин, зоримог тэмцэж, дур хүсэлтэд хөтлөгдөн яваа эр хүнийг зогсоох хамаргүй. Таны ээжийг аавтай нь хүсэж тэмүүлээгүй бол та ингээд энэ номыг уншаад суухгүй л байсан. Хэрв эрчүүд хүн амын өсөлтийг тээдгүй байсан бол өөрөөр хэлбэл эр хүн яг л эмэгтэй хүн шиг хэн нэгэн бүсгүй түүнийг эргүүлж, хайраа илчилж, хуруунд нь бууж зүүхийг хүлээж суудаг байсан бол юу болох вэ? Биологийн ямар нэг түлхэлд зохицуулалт байхгүй. Эр нь эмэгтэйгээ хараад хүсэж шунахгүй, цус нь боцолохгүй бол хүн төрлөختний өсөлт яах бол? Эр хүнч эмэгтэйнч хоёр талд хэн нэг нь эхэлж хайраа илчлэхийг хүлээгээд л энгүүл хичнээн олон хүн ганц биеэр хөвшрөх байсныг хэн мэдлээ. Зөвхөн сэтгэл зүгээр тааш тохирох хүртлээр хэн нэгэнтэй гэрлэхгүй байхаар шийдвэл гэрлэх нас нь аль хэдийн өнгөрч өгсөн хөгшин гой нөхөд олон байх биз. Дурлал гэдэг зөвхөн сэтгэлийн асуудал биш. Харин биологийн хүсэл тэмүүлэл, үржлийн цаг ирснийг сануулсан дохой юм. Эцгийн гэрээс явж өөрийн гэрээг үүсгэх гэсэн бурхны бодлого билээ. Эр хүн эмэгтэйгээ хайн тэмүүлж, өдөн сэтгнэж, найрч уйрааж байгаа нь амьдралыг тэтгэгч биологийн болон сэтгэл зүй нэгдэл юм. Амьдрал өөрийн хуультай, өөрийн арга ухаантай аж. Хүсэл мэдрэмжийг нь өндөр түргэн зүрхийг оволзуулах бүсгүйг өөрийн болгох дайчин чанарыг эрчүүд рүү үлээжээ. Дайчин, эзэмдэгч тэрхүү чанар нь хайрыг хүлээж суугаа бүсгүй хүн хамгаас их таалагдана. Тэд сэрэл мэдрэмж дүүрэн энэ харилцаагаа хайр хэмээн нэрлэжээ. Хоёр бие рүүгээ газрын холоос тэмүүлэн өгүүлэн өөр хэнийгч биш зөвхөн түүнийгээ хайн хүсэн санагалзана. Амьдралын жам ёсны энэхүү хууль нь бидний цусанд байдаг. Цаг нь нолж нас бий гүйцэхэд эрчүүдэд аавын гэр давчтаж аархаж дэрвэлзмээр санагдана. Гэрийн хаяанд хэвтэх тэрэгний шар биш гэдгээ мэдэрнэ. Жихэр жимс сонирхолгүй санагдаж гоо сайхныг хүсэмжилж эхлэнэ. Найз охтоос өөр хэний ч өмнө догдуулахгүй, үеийн залуусаас өөр юунд ч атаархахгүй. Гэхдээ амьдралын талаарх мэдэлэг нь бага, өөрийгөө яаж авч явахаа мэдэхгүй, туршлага хомс, туулсан зам богино, өнгөрсөн нь өчүүхэн, ирээдүйн урт. Яг ийм үед амьдрал эрчүүдийг аавынх нь гэрээс амбаардан гаргаж буланд шахдаг. Нийгмийн байдлаар бол хинч биш, юу ч үгүй. Боловсрал дутуу, танилын хүрээ бага, байр суурь нөлөөлөл гэж байхгүй. Өөрийгөө ч авч явахад хэцүү хэрнэ өөр нэг эмэгтэйг хажуудаа дагуулах хэрэгтэй. Цус нь буцалж эмэгтэй хүнтэй шүргэлцэх төдийд хамаг бие нь хачин болж эсрэг хүстэндээ өндөр мэдрэмжтэй хандах хөвгүүдийн энэ нас 17-оос 24 насны хооронд байдаг. Нэг шөнө 6-аас 8 удаа секс хийх чадвар бүхий өндөр даралтыг тээж явдаг гэн. Яг л нар буцах мэт оргил цэг дээрээ ирэх үе. 24 наснаас эр хүний гормон буурч эхлэнэ. Тэгэхээр гэрлэлтийг энэ хавцаа эхлүүлэх нь хамгийн тохиромжтой бололтой. Эрчүүдийн дотор асах гал мэт их хүсэл нь эмэгтэй хүнийг сайхнаар харж дурлан тэмүүлэх амьдралын түлхэлт юм. Эрчүүд ер нь амьдралын заасан зам руу анханасаа шахагцаар ирдэг. Эмэгтэй хүн амьдралынхаа туршид 400-аас 450 өндгөөс боловсруулдаг. Харин эр хүн нэг удаагийн дотн харилцаагаар 40-оос 50 сая эр бэлгийнээс ялгаруулдаг. Урт нь 4-өөс 7 см, 20-оос 25 грамм зөөвөн хэлбэрийн төмсг нь хүн үйлдвэрлэгдэж, эзнийхээ удмын генийг тээсээр төмсгний ард байрлах 6 мм урт бэлгийн эсийн агуулхад хадгалагдана. Эр хүний үрийн шингэн дунджаар 5 мл гардаг. Үрийн шингэний 1% нь эр бэлгийн эс, үлдсэн 99% нь түүнийг тэтгэж хамгаалах уураг, амин дэм, чихэр, давс, ус байдаг гэн. Эр бэлгийн эрүүл эс нь зөв хэлбэртэй, хурдтай байж гэмээр өндгөө эсэд үр тогтоох чадвар өндөр байдаг. Харин зөв бус хэлбэртэй, хөдөлгөөн удаантай, тооны хувьд цөөн байх нь үр тогтоох чадварыг тэр хэмжээгээр бууруулна. Арих мансууруулах бодис нь эр бэлгийн эсийг гэмтээж согогтой болгодог.
Эр бэлгээс нь ухрах эсвэл баруун зүүн тэрш эргэх ямар ч хөдөлгөөнийг мэдэхгүй. Тэд зөвхөн урагшаа гэсэн чиглэлтэй. Сүүлээ 800 удаа хөдөлгөж байж 1 см газрыг туулна. Өөрөөр хэлбэл асар их эрч хүч хөдөлмөр шаардсан ажлыг хийж урагшилдаг. Тиймээс анхнаасаа л дайчин чанартай. Ингэж амьдрал нь эр бэлгийн эсийг эм өндгөн эс рүү цацаж шахах ажээ. Тэдэнд өөрийн сонголт байхгүй. Ухрах, баруун зүүн тэрш эргэгч боломжгүй. Тэд зөвхөн урагшаа. Эрүүл ухаанаар бодвол эр хүн мэрэгжилтэй, ажилтай, машинтай болж өгвөл байртай болсныхоо дараа гэр бүл зохиовол илүү тайван, боломжийн, сайхан амьдрах юм шиг санагддаг. Гэвч энэ бүхнийг биелүүлэх гэсээр байтал 35 орчим нас хүрч мэднэ. Тэр үед нөгөө эмэгтэй хүн рүү хүсэж тэмүүлдэг гормоны ялгарал багасах тул дурлаж хайрлахаасаа илүү бодож харьцуулах, үнэлж дүгнэх нь давмгаалах ажээ. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр эр хүний үрийн шингэн дэх эр бэлгийн эсийн тоо цөөрдөг. Тэгвэл эмэгтэй хүний хүүхэд олох чадварч гэсэн бага багаар буурна. Гэр бүл 20-с 35 наснда 2-оос 4 хүүхэд төрүүлдэг бол 35-аас 50 наснд 1-ээс 2 хүүхэдтэй болох нь элбэг. Эндээс харвал 50% буурч байна. Энэ нь хүүхэд олох, тээх, асрахаас гадна өөр олон нөхцлөөс шалтгаалдаг. Нас ахиж хүүхэд нэмэгдэх тусам анхаарал тавих хүч тэнхээ багасах нь мэдээж юм. Хөвшрөх тусам дурлал өндөр тооцоон дээр суйрлана. Өндөр босго тавих тусам гэрлэх боломж багасна. Хожуу гэрлэлт нь эрт гэрлэлтийг бодвол санхүү, орчин, ажил, карьер зэрэг олон давуу талтай мэт боловч нөгөө талаар ойлголцох, хүлээн зөвшөөрөх, буулт хийх, бие биедээ уусах нэгтгэхэд амаргүй болдог. Нэгдэж нийлэхэд илүү урт хугацаа шаардагдана. Тиймээс ч магадгүй ганц бие нэгнийгээ догшорсон хэмээн хочилдог биз. Бидний хэлж зансан хөгшин Европ өнөөдөр гэр бүлийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж, ганц бие гэрлээгүй залуусыг гэр бүл зохиохыг бодлогоор дэмжиж, төрсэн ээжүүдэд сар бүр тэтгэлэг, хүүхэд асарсны тэтгэмж өгч байна. Үүгээрч зогсохгүй аавуудыг ч аавын сарын цалинтай амралт, хүүхдийн хүнс, орон сууцны хөнгөлтөө зээл зэргээр дэмжих ажээ. Хүүхдийн тоо нэмэгдэх тусам мөнгөнд тэтгэмж нэмж болгогдно. Үнэн дээр бид мөнгөжих тусмаа олон хүүхэдтэй болно гэж боддог. Гэтэл амьдрал дээр эсрэгээрээ хүүхдийн тоо цөөрдөг гэдгийг Европоос харж байна. Харин ядуу байх тусмаа олон хүүхэдтэй байдгийг Африк ТV-с харж болохоор. Тэгэхээр нийгмийн шаардлагад захирагдаж нөхцөл байдалтай тохируулах уу? Эсвэл амьдралын шахалт жам ёсоо даахгүй гэдэг сонголт бидэнд бий. Амьдралын хууль уу? Нийгмийн шаардлага уу? Ямар тач амьдрал эрчүүдийг 17-оос 24 наснд нь эмэгтэй хүн рүү хамгийн ихээр түлхэн шахдаг бололтой. Энэ нь хүний бодож болсон томьёоноос өөр юм. Өнөөдөр дэлхийн хөгжингүй улс оронд гэр бүл төлөвлөлт оройтож байгаагаас шалтгаалж салалт их байна. Энэ нь хэтэрхий тусгаар бие даасан, бусадтай зохицох чадваргүй зожиг байдалтай холбоотой юм. Хувь тавилан зөвхөн таны туулах ёстой жим. Хүн бүхэнд хувь тавилан бий. Төрөх, өөхөх, гэр бүл зохиох, хүүхэд төрүүлэх нь хүн төрлөختний туулан гарах ёстой жам юм. Тэрхүү амьдралын их хүрднээс өөрт хүртэх нь хувь тавилан билээ. Хизээ, хинийд, айлын хэддэх хүүхэд болж төрөх, хизээ, хэрхэн, яаж энэ хорвоогоос буцах, хэн гэдэг залуутай учирч хизээ хідэн хүүхэдтэй болох нь зөвхөн таны хувь тавилан юм. Хувь тавилан гэдэг үгийг нухацтай харвал хувь гэдэг үг байна. Энэ нь бүхэл бүтэн 100%-аас тодорхой хэсгийг нь хүртэж байгааг илэрхийлнэ. Тэгэхээр 100% өөрөөр хэлбэл бүгдийг нь авч болохгүй зүйлийг хувь тавилан гэдэг байх. Гэхдээ та бидэнд хувь болон ирж байгаа тавилан өөрөө 100%-ийн бэлэг юм. Зарим хүн амьдралдаа хит хитэн хүнээс салж нийлдэг. Харин зарим нь амьдралдаа нэг удаа гэр бүл болоод салбал дахин хань болох хүнтэй учирдаггүй. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч ийм л байдаг. Үүнийг ойлгомжтой болгох үүднээс нэгэн эмэгтэйн амьдралын бодит түүхээс хуваалцъя. Одоогоос бараг 8 жилийн өмнө тэр бүсгүй манай гэр бүлийг гэртээ урьсан юм. Түүнийг болроо гэдэг 50 орчим настай ганц бие. Бид олон зүйлийн тухай ярилцсан. Тэр дундаас одоо хүртэл ганц бие яваа тухайгаа ярьсан нь сэтгэлд тод үлджээ. Түүнийг 20 хэдтэй байхад нь бүсгүйн араас гүйдэг залуу байжээ. Харин өнөөдөр тэр яагаад ганц бие яваа юм бол? Болроо 26 настайдаа нэгэн залуутай танилцав. Уулзаж учирсаар харилцаанч дузаараад иржээ.
Нэг өдөр найз залуугийнхаа гэрт нь очисноор тун их шивэртэйг нь олж мэдсэн байна. Пүү па хүлээ арчилж чаддаггүй ийм хүн яаж амьдралаа авч явах юм бэ гэж бодхоос дургуун хөрч түүнээс хойш харилцаагаа таслав. Хөөрхий залуу болроогийн араас гүүхээрээ нэг болсон боловч хизээч эргэж эвлэрэхгүйг нь мэдээд яваад өгчээ. Бүсгүй тэр залуугийн бүх зүйл таалагддаг байсан. Гагцхүү шиврийг нь хүлээж авна гэдэг түүний санаанд багтаагүй гэдэг. Түүнээс хойш болроод өнөөдрийг хүртэл амьдраа суучих аятайхан эр хүн таарсангүй. Намааг хүнчлийн төлөөх Монгол эрчүүд клубыг ажилуулдгийг тэр мэднэ. Тийм болохоор надаас танай клубд хань болчихмоор эрчүүд байна уу гэж инээмсэглэн асууж билээ. Хариуд нь би байгаа. Гэхдээ тэд бүгд шивэртэй шүү дээ гэж хэлэхэд тэр шивэр одоо хамаагүй гэж хариулсан нь санаанаас огт гардгүй юм. Амьдрал түүнд ихийг ойлгуулсан бололтой. Хүн өөрт учирсан ханаа шивэр мэтийн жижигхэн зүйлээс болж түлхээд байвал амьдрал өөр юу гэлгэх ёстой вэ? Залуу байх тусам хүсэл хүчтэй, шаардлага өндөр байдгийг бүгд мэднэ. Гэхдээ тэнийг бодолтой байвал алдаа нь олон жилийн турш хохирол дагуулна. Болроо маань найз залуугаа шивэртэй гэж голсон цэл залуу насандаа харамсдаг. Тэр залуу нь тун сайн хүн байсан. Одоо сайхан амьдардаг гин. Энд бас нэгэн эмэгтэйн түүхийг хуваалцъя. Түүнийг Туул гэдэг. Тэрээр одоо гадаадад ганцаараа амьдарч нэгэн ресторанд ажиллана. Угтаа бол магистраа гадаадад амжилттай хамгаалжээ. Гэхдээ Монголдо эргэж ирэлгүй тэндээ үлдэхээс өөр сонголтгүй болсон. Яагаад гэвэл гадаадад суралцгаар явхад нөхөр нь эхнэр минь заавал гадаадад магистр хамгаалах шаардлагагүй. Энд ч гэсэн хамгаалж болно шүү дээ. Битгий хүүхдүүдэд орхиж яваач хэмээн гуйжээ. Гэвч Туул зүрсөөр байгаад явсан. Түүнийг хөлийн чандад 2 жил суралцах хооронд нөхөр нь Монголд өөр хүнтэй амьдралаа холбов. Сургуулаа төгссөн Туулд буцах шалтгаан үгүй болжээ. Ингээд мэрэгчлэрээ ажилласан ч юмгүй, гэр бүлчүүгүй, А4-ийн хэмжээтэй бичгийн цаастаа үлдэж, хүний нутагт угаагч хийгээд амьдрах болсон байна. Би нөхөр хүүхдээ А4-ийн бичгийн цаасаар сольчихсон гэд ихэд харамсангүй хэлж билээ. Заримдаа эр хүний нөмөр нүүлэгт багтахгүй болоод ирэхээрээ эмэгтэй хүн нөхрөө орхиж явдаг. Эсвэл өөрөөсөө хүчрхэг эмэгтэйг нөхөр нь орхино. Учир нь эмэгтэй хүн өөрөөсөө хүчрхэг эр хүний нөмөрт байхыг илүүд үздэг бол эр хүн өөрийнх нь хил хязгаарт багтах эмэгтэйг хүсдэг. Ийм зөрчил нь үргэлж асуудал дагуулна. Нийгэмд байр суурь олохын тулд гэр бүл дэх байр сууриа орхисон эмэгтэйчүүд байр суурь төр зургийнх, гэр бүл насан турших гэдгийг ойлгох хүртлээр явдаг. Нөхрийн хүсэл сонирхлыг уландаа гიშгэх үед эр хүн энэ хүн миний нөмөр нүүлэгт багтахгүй юм байна гэдгийг ойлгох нь түүний шийдвэрт нөлөөлдөг биз. Туулын хувьд Монголоос гараад 16 жил өнгөрсөн ч түүний амьдралд магистрийн дипломоос өөр юу ч нэмэгдсэнгүй. Харин ч гэр бүлээ алджээ. Тэр одоо боловсрлоос илүү гэр бүл хань чухал гэдгийг ойлгосон. Гэхдээ залуудаа гаргасан буруу шийдвэрээс болоод харамсах хэдий ч нэгэнт оройтжээ. Тэнийг үйлдэлийн дараа л ухаалаг бодлоод орж ирдэг нь юутай үнэн бэ? Нэг нь шиврээс болж үерхдэг залууга түлхэн өөрийг хайсан ч олсонгүй. Нөгөө нь боловсролын төлөө гэр бүлээ орхиод явсан. Гэвч боловсрол нь түүнд хэрэг болоогүй. Хүн бүрийн хувь тавилан өөр ажээ. Зарим нь хувь тавилангаа үлгийдэн авч эзэн нь болоод талархаж явхад зарим нь хувь тавилангаа өөрөө түлхчихнэ. Бас нэг бүсгүй 2014 онд нулимс дүүрэн яриа өрнүүлсэн юм. Тэр 40 орчим настай түүнийг Ариунаги. 1990-ад оны дундуур найзуудтайгаа шоудаж яваад бааранд нэг цэвэрхэн залуутай танилцаж хамт хонжээ. Ингээд тэр залуутай дахин уулзсангүй. Тухайн үед гар утас дэлгэрээгүй байв. Бараг танихгүй хүнээс ганцхан удаагийн харьцаагаар хүүхэдтэй болоод хоцорчээ. Эцэггүй хүүхэд төрүүлэх бодол бүсгүйд байсангүй. Тиймээс өнөөх залууг зөвхөн байж 2 сартаад нь үр хүндэлт хийлгэв. Хожим Ариуна нэг хүнтэй сууж 6 жил хамт амьдарсан ч үр хүүхэдтэй болсонгүй. Удалгүй нөхөр нь хаяад явжээ. Нөхрөөсөө хойш 2 жилийн дараа бас нэг залуутай танилцаж 2 дахь амьдралаа эхлүүлсэн боловч 4 жил үргэлжлээд хүүхэдгүй гэсэн шалтгаанаар дахиад саллаа. Ганцхан удаа унтаад л хүүхэдтэй болохдоо хүүхэд ямар амархан олддгийг гайхаж байсан бүсгүйд дахин хүүхэд заяасангүй. Тэгээд үр хөндүүлсэн ээж хүүхэдтэй одоо хэрн харамсан. Маш тэнэг алхам хийсэн гэж ухаан суухажээ. Болроо Туул хоёрын хувьд хорвоогийн жам ясны дагуу хайртай залуутайгаа учирсан боловч хоёулаа хувь тавилангаа түлхчихсэн. Ариунагийн хувьд ч мөн адил үр хүүхэд заяасан боловч тэр төрүүлэхийг хүсээгүй.
Үнэн дээр хүн хувь тавилангаа шилж сонгодгүй, гагцхүү тэрвэн угтаж авах ёстой. Учир нь хувь тавиланд илүү сайхан гэсэн ойлголт байдаггүй. Зөвхөн таних гэсэн ойлголт л бий. Хоёр өөр гэр бүл төрж өсөөд нэгний олж учрна гэдэг хамгаас нандин хувь тавилан. Гэвч энэ хувь тавиланг насан туршийн амьдрал болгоно гэдэг гайхалтай. Бүх талаараа танаас ухаалаг, боловсралтай, чадвартай, нөлөөтэй, зүс царай бие хаагаараач дайжгүй эмэгтэй ямар ч аз жаргалгүй амьдарч байгааг харсан уу? Үүнийг яаж тайлбарлах вэ? Танаас олон талаараа доогуур мэт эмэгтэй яагаад илүү жаргалтай, ажил амьдралтай яваад байгааг тайлбарлаж чадах уу? Бүх зүйл зүс царай, мэдлэг боловсролоор хэмжигдэхгүй. Ялангуяа ханийн хайрыг ийм зүйлээр хэмжих нь юу л бол? Сайхан бүхнийг өөртөө наагаад ямар ч нэмэргүй үе бий. Хүний хичээл зүтгэлээр авч болдгүй тавиланг яалтай. Хичээл зүтгэсээр байгаад дипломтой болж болно. Гэхдээ зүтгэсээр байгаад хантай болно гэдэг ойлголт байж болох уу? Хүн бүрийн хувь тавилан өөр гэж сая хэлсэн. Дахин онцолмоор байна. Зарим хүний хувьд амьдралынхаа ханыг олох хүртэл хэдэн ч эмэгтэй, хэдэн ч эртээ учирч болох юм. Гэтэл заримынх нь хувь тавилан хань болох хүнтэйгээ ганцхан удаа учирч насаараа амьдардаг. Эсвэл ганц учраад амьдрах ёстой ханаа өөрөөсөө түлхчихсэн байх нь ч бий. Мөн олон хүүхэдтэй хэрэн хань ирлээсээ салж дахин гэрэлсэн хүн ч байдаг шүү дээ. Хэн ч үүнийг тайлбарлаж чадахгүй. Эмэгтэй хүн маш олон зүйлийг сольж хэрэгэлдэг. Хувцсгоноор, цүнх, малгай, эмэг гэдэл. Харин хань гэдгийг хинч хизээч хувцас шиг солино гэж бодохгүй мэдээж. Зарим нь хэд салж дахин хүнтэй сууж байхад өөр нэгэнд нь зөвхөн ганц боломж байдаг. Үргэлжлэлийг Зангиа аудиогоос